Зохиолыг бичсэн Алтан сүхийн Наран болт. Зохиолыг уншсан Батуулдын Очир. Ашхай 2 дугаар бүлэг. Адал явдалт аимшигын тууж. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшн болон Mbook вебсайтад орлоо. Зах хязгааргүй мэт мэлийн цайрах талын дундаас цэнхэр утаа саарл жавартай орооцолтон дэгдэж ядана. Утааны багцаанаас харвал хүн далд ором хунгарын голд айлбий бололтой. Намрын сүүлээр гэнэт зүсрэн орсон хүйтэн бороо нэг л шөнө цасаар солигдож тэр чигээрэн уян үеийн шамргалан салхилсаар ийн зудрагчээ. Мал бүхэл толгод гүвэний оройч эс ялгарах цав цагаан тал алсын алсад аниргүйхэн цайрна. Тооноор нь утаас авсаж хоорондоо үзүр холбон илчгүй хөх тэнгэр рүү зурваслах 3 гэрийн голын янхэр том 5 хантаас өнгө татаагүй нэхийдэл өмсч сагсгар үстэй ловос тавьсан хижээлэр гарч ирээд цасанд гэлбах нүдэн анивчин эргэн тойрныг ажиглав. Тэрээр энэ хот айлын тэргүүн санги гихшвүлээ. Сангийнх энэ газраас нэлээд зайтай өвөлжөөтэй олон ч хатуу өвлийг тэндэн өнтөд авсан удаатай. Гэвч энэ жил учиргүй бороошиж байснаа гэнэтхэн цас орж хүйтэрснээс газрын гадраг тэр чигээрээ мөстөн хөлдөжээ. Бэлчээрт гарсан мал тууран халцартал цас малтаад чиг өвсний үзүүр олж тасалхан өнгөрөв. Ингээд аргагүй эрхэнд өнтөө нутаг хаан оторлон хөдөлсөн ч эндээс цаашилж дөнгөсөнгүй. Том ширхэгтэй цас хэдэн өдрөөр хуйлрын шуурч зам харахгүй битүүрсэн учраас хошуу нутгийнхаа захад зон олноос алс хүм малгүй хүч тамиран баржээ. Шөнжин шуурсны дараа тооноор гарч хаалгаан ухаж онгойлгох үж бишгүй. Өлдсөн мал сүрг нь ундуй сундуй үгсээр дуусах тишээген хандаж амжиргаанаас салсан хідэн хүн хар толгоогоо шахаас хэтрэхгүй шарнаар бор хоногийг өнгөрүүлэн суугаан нэнэ. Санги хоншоор нь халцарч улааран ангасан хуучин монгол гутлааран үүд голлон хэвтэх хавьд хамар чиглэх юм ороогүй нохооны идүүрийг этэн холтгоод үгсэн хон ямааны сэг давхарлан босгосон хашаа тишээген алхлаа. Цасны гэлбаанд улааж нуух нүлэмсэн цувсан улцсан нүдэрэн харлсан хот руугаа өнгөж буурлын буян ингээ шивхэрдэг юм байжээ. Үлдсэн хідэн аль хэдийнэ хошуугаараа газар хатгахчих. Одоо юу удааж дээ гэж зөвхрөнгүүгээр үгэллээ. Тэгснэн дахин эргэн тойрнон сарвчлав. Шүрдчихсэн юм шиг цэлийн гялах тал дээр хар хорхон чинээч цэг үл үзэгдэн. Хэд хоногийн өмнө ойрын айл амтанд хурч дэм хайхаар мордсон хүүгийнх нь бараа сураг алга. Удам залгах ганц хүүдэн түүний сэтгэл хэмжээлшгүй зовхааж. Харин санаандгүй гийчин таарч амьдралтай холбох болов гэх горилго өдрөөс өдөрт алсарсаар өдгөө бараг тасарчээ. Муу хүүгэн осгоо жалаад энэ хідэн бор амтныг нь өнчрүүлж орхиогүй байгаа та. Нүглээ даахгүй толгой өөрөө л мортдог байж. Гэж өөртөөгөө гүврэн ярьсан санги цас малтаж гаргасан хотны тэг дотроон дэми хідэнтэй холхиод эргэж гэр рүүгээ маажгнав. Дотор хөлдөө хөрзөнгөөр өрдсөн гал гэр өргөх шахан пүнхийн. Чихтэй хөрзөн тулханд ас чадан утаа маягараа нүд хоолой аргах боловч нэг ноцхорон илчтэй гэдгэн жигтэйхэн. Галын дөл сангийн хөлдөж барзайсан хамар хацрыг нь төөнөн хорсоход тэрбээр эмзэглэнгүй яр байлаа. Хэдэн халтар ач нартаан байгаагаан хуван хүртэж суусан эхнэр нь түүн рүү эргэж "Бараа туруу халгуу" хэмээн асуугаад хариултаас нь айх шиг харцаан буулгав. Санги толгоогоо сэгсрээд үүд голлон дуугийнхан зогсож байтал утаа эсэнд идэгдсэн хүнд хар эсгийн үүдээр нь шурган хэн нэгэн орж ирлээ. Тэрээр энэ жаврыг гэсээр салмарч сорсон нэхий бэлийг нь суг татаж гараан гал дэв. Энэ бол айлынх нь хүн гонгор гихч. Тэрбээр сангийн хаяг түшиж цөөн хідэн мал дээрэн эдний илүү булуугаас нь хамжилсан хамтдаа буйныг нь хүртэж явдаг нэгэн. Сангийн эхнэр түүнд цаа яглан барих зууран "Танаа хэд хоолундаар хэрвэнд"
гэж асуухад хизээний цайрах уу ам задгай гонгороо. Тааруу. Энэ гадуур хөглөрөх зовлогноос нохоотойгоо цуг зулгаадаг юм уу гэж бодох боллоо. Үгүй тэгээд бүдүүн шар хүртэл босоогоор нь чөмгөн царцаж үхээд байна цаан чинь. Мөн таггүй хүүтнэ. Гэд цайг чимээхтэйхэн оочлов. Бодолтон автаад модон өмд өмсчихсэн мэт үүдэн тагдан зогсоогоон гинэт ойлгосон санги хоймор өдөөгөн өгсч суугаад ширээн дээр орхисон ганц тамхин авлаа. Гэвч тамхины ширэн хүүдийн хөнгөлүүлсэн бэрүүний засаа шиг шолбойжээ. Түн өдөө гордонгуй харсан гонгор үс халцарсан дахны ингрийг ярж сармай дэлнийхэн өврөөс уудтай тамхин гарган сар байхтаа танд тамхи бий болов уу гэж гордов шүү. Энэ үлдсэн хитэн навчин дээрэн зэрийн хоргол хольж үлдсэн тамхи шүү хэд. Гашуун гэж найгүйч уушхны захтнаа нэг удаадаа гаргачихна гэлээ. Санги түүнээс тамхиг нь авч богиногоон писүү соруултай ганцандаа нэрээд хэд сахин гал өглөө. Гэрт нойтон хөрзөнгийн майнаас гадна тамхи хоргол хоёрын альных нь бүүмэд ялэмгүй их хүнч гэлээ таата өнөр зэрэгцэн сэнхив. Сангийн гэргий ядарч нойргүйдснээс хөхөрч сэлгэрсэн нүдэрэн хоёр ирийг ээлжлэн харж одоо хитүүлээ яадаг хэрэгвэ? Бүгээс сурггүй. Ингэж суусаар өлбөрч дуусах гэж юу? Хэмээн хоолоогоон саралтуулахад гонгор санги өдөө тамхилахаар гараан тосох зууран. Амьд хүн аргатай харгалын гал цогтой. Учир нь олдох байгаа. Ясан хэдрэгч хөдөлж болохоор сүүлчинхийг нь танаа хүү унаад мордсон. Одоо яаж гээд аргагүй болчихлоо. Нохоо явган гахаа нүцгнээр энийг цас руу орно гэдэг үхлээл ирсэн хэрэг. Хэмээгээд дөнгөж авсан ганцныхаа чулуун соруулыг товдөглөн хөхөж гарав. Санги харин хар цагаан дуугүй суусаар л. Тамхи орлуулсан эдээ тунч таатаагаар тамшаалах гонгор ам хуурайгүй. Энэ урд талын уулын хонд нөгөө зурмаа чавханцсын бууц бий шүү дээ. Яагаав хүүхэд нь хугацаагүй цэрэгт мордож урд газар дажин дарж яваад алгадчихдаг. Хүүгэн үгснийг хэзээ хойно сонсч тэр даруйдаан галзуурчихсан гэдэг. Угаас айлын мал харж аяг цагаа шанаг шар будаа олж иддэг чавганц ухаан солиг болчхоор хэн тэжээхэвдэ. Үсэн томж энэ хавийн зурманд уриг тавиад түүхээ нойтноор нь зулгаадаг болсон юм гэнлээ. Чаваас даарахын эрхэнд арьс үсийг нь нэгмүү юм хэлэхэд нөмөрчгдөг байж. Тэгсээр хөөрхигийн жинхэнэ нэрч мартагдан зурман чавганц гэгцээр яваандаа зурмаа болчихсон. Дөрвөн хантай бор гэрн нурж хэдэн үнэн дээр торгоосон илжирсэн эсхийтэй жижиг хар овоохоо шавааж байдагсан. Айл аймгаараа дайжаад энэ хавар нутгалгаан болсон болохоор сүүлийн хэдэн жил сураг гарсангүй дээ. Гэд их л сонин дуулгачихсан аятай санги өдөө харав. Цаадах нь харин гэж цээжин дотроо дуугараад нэгийг сансан янзтай босч шилэн дээрэн орхисон ловузан толгойдон тэгшлээд өөдрүүгэн зүгэллээ. Гадаа гарч сарвчлахнаа хүүн яахын аргагүй тэр зурмаа чавганцын хондын чиглэлд мордсон шиг. Ятхад ярг ихчээр яг тийшээ явдаг нь арай ойр хүн амтнд хүрч болно л гэж бодсон юм баг та. Нийтэрэн муу ёрын шулмас гэлцдэг зурмаа чавганцыг санги гонгортой гонгоргүй хандахгүй. Чухам хэнийг ёрлож хорсныг нь мэдсэн хүнгүй. Зурмны үзүүрийг нь холбосон арьс нүцгэн бие дээрээ хальтгүлт нөмөрч арьсыг нь хуулсан улаан цурв зурм хэлхэн бариад хавцсан ойрцсон бүхэнд сарвайн оронд нь өөр идэх юм нэхэж явдаг. Яс арьс болсон хөвхөх нүртэй чавганц байж үлээ. Чихний омог үзүүр хамрын хоёр тал эрүү шанаа гээд зүгдэж болох бүх газраас нь зурмны хөх бүрэг шигдэн цусыг нь сорсоор цэлдийн томорсон нүрнийх нь хаасайгүй мөнгөн товч сэтлэн зүүчгсэн мэт хачин өвгүй үзэгдэн. Дээр нь зурмны нялуун хурц үнэр биеийнх нь өмхий самхаатай нийлэн ханхалахаараа ойр хавьд нь чөтгөж тогтохын аргагүй. Тэрхүү үзээрийн төрхөн л түүнийг шолмос нэр хочтой болгосон буйзаа. Цасан дундуур бидэрч тэмтжсээр ягтаж гацхтан зурмаа чавганцын бууцны хажууд бууж таарснаа төдий анзаарсангүй. Гонгорын саян ярианаас мэлгэр цагаан талын тэртээд үл ялэг овон харагдах багхан уулын цаад ингэрт зурмаа чавганцын хонд байх учиртайг бараггүй таньжээ. Газар дээрх ганц хүн гайтай юм шиг тийшээ чиглэн мордсон байдаг.
Сангийн угаас харлсан дотор нь улам бүр бараан түгшгэд гэр рүүгэн орж ханын толгойд буй цахиур бугаан авч хот дээрийг нь тэмтрэн шалгалаа. Төрөлхийн үг цөөтэй дотгошоо нөхрөн ийн аялж байхыг эхнэр нь гайхсан янзтай харсан ч юм хэлсэнгүй. Өдийн хойно хаялж эхэлсэн цаас цагаан гэгээ тасрахтай зэрэгцэн бужигнтал шуурч гарваа. Нэгэнт цөхөрсөн 3 гэрийн эзэд багхан хөрзөн бэлтгэж галаа тулгандаа манаад тус тусын ормоо бараадан бад харлан сууцгаалаа. Дэн асаах тосч ховорджээ. Нэгэнт сүлдэж хамраараа газар хатгсан цөөн хон ямаад уюудад бос чадахгүй байгаа хэдэн үхэр адууны хэрзийсэн хаврыг гозойсон ташааны хонхорхойд цас чихэн дүүрч авралгүй хөндөй орчлон тэр чигээрэн жавраар хуйлтан үхлээр тачааж байх шиг. Алсад чон уртаар юнгнүүлэн үлж өгсөн малын зовлогод зоолоод идүрээж тоож шинжилгэн болсон цатгалан ноход харьяар хуцгаас өөр аниргүй балар харанхуй шөн. Санг тулганыхаа баруун захад дээлээ нөмгөн нөмрөөд гонгорын үлдээсэн тамхи нэртэй холимгийг гансандаа чихэн туйлын гамтаяа сорж суун. Хүүгийнх нь дөрвөн балчир үрэн гертэн орлоггүй увж цуван байгаа газартаа тасарчсан учраас ганцаардсан бэр нь мөн тэдний хажуулжээ. Чинэлгэн байг гэхэд дундаж мал хөрөнгөтэй асан санг ийм байдгаан барж модон барих болсон дон төдөл гутарсангүй. Одоо нэгэнт цайрчээ. Гагцгүй энэ олон амыг юугаар тижээж урин цагтаа золгуулах вэ гэдг л голыг нь гогдох болж. Хуугараа энд малтагаан хамт цасан дор үлдэх гэж юу? Ийн бодмоглох бүр дотор нь харанхуйлна. Яадаг хэрэгвэ? Гэтэл гинэт шуурганы хүүгэх дундуур хэн нэгэн цас шаржгануулан ширшир алхасаар гэррүүн дөхөн сонсогдов. Айлэрт уугж унтарсан гансан мөнгөн цоглуур дээр нь товшин цэвэрлэх гэж байсан санг зог тусан чимээ чаглалаа. Яахын аргагүй хөнгөн хөлтөө хэн нэгэн гэрийнхэн зүүн урдаас ойртон ирснэн алгуурхан цас чахруулан алхасаар бурхан дахил дутуу солиг өрөөтөө хоймрынхан тушаа ирэв. Гонгор болоод түүний хормойгон өшиглэн мөнгөнөж явдаг эхнэр бол чөн өрөө хидийдэж ханиаж найтайлах буюу өглөж эншсаар чимээ өгдөг заншилтай. Хүсэн хүлээсэн хүүн гэж юу? Үгүй яавч ингэж гитэх ёсгүй. Тэгэхэр юу гихч вэ? Үсний сорн гялвтлан таргалсан нохот нь гавч гихгүй сонин. Санг гансан хэрэгсэлтэй нь тулганы захад үнс бужигнуулан орхиод мөрнөөс нь алгуурхан мултарж унах дээлэж анзааралгүй ханын толгооноос буугаан авлаа. Юуны ч зүүн юм орой хот дарыг нь угсарч бэлтгэсэнтэй олзуурхах шиг. Тэрээр бууныхан хоолой руу бөөрөнхий туулхан сумыг нь сүмбэтэн хийгээд замгийг нь хойшин дарав. Эцгээс нь үлдсэн энэ буу барьсандаа тусдаг цэцэрэн алдартай. Нутгийн хідэн анчин зээрэнд сум тавих гэж үн хайсан ч хотондоо дуу гаргах юмгүйдэн гээд санг зархыг шохорхоогүй билээ. Түүнийг ийн зэхэж байх хооронд өнөө хөлийн чимээ гэрийн баруун хойгуур тойрон өөдрүү чиглэв. Өдрийн гонгорын бураа ярианаас болсон уу? Сангийн ар нуруу өдөө хүйд тааж духных нь хүйд хөлсөн чайхарлаа. Шир хийх зөөлөн алхаа үүдэн тус газар ирээд дахин хэсэг зур нам гүн болов. Санг хаалга руугаан бууга чиглүүлэх гэсэн боловч үе мөчөнд нь төмөр цутагчсан юм шиг л хүндрээд хөдөлж чадсангүй. Гэрт 5 халуун ам намдуухан уралдан хорхирч сангийн гэргий хар даран юучим амандан өглөн. Эсгийн үүдний зүүн булан алгуурхан сөхөгдсөн нь завсраар нь цас пур хийхэд цаана нь цэл ногоон хоснууд гялалцсан харагдах нь тэр. Амьсгал даран түгшиж байсан санг цочсондоо хөлөөн хойш тавин хөрзөнтэй арга дээгүүр давж очлоо. Азар түүний гаргасан чимээнд дэндүүн зүрмөглөж байсан эхнэрээс нь өөр хинч сэрсэнгүй. Юу болоод байгааг сайн ухаараагүй бүсгүй гутлаа хурдан зуур заргаар нь углаад унсан газраан буугаан хөндлөн барьсаар суух нөхөр рүүгэн гайхсан ганцтай харав. Нөгөө цэл ногоонууд дотор гарсан чимээнээс сэртхий бололтой халга болж булан өргөцсөн эсхий үүд эргэж буулаа. Гадаа яахын аргагүй хүмүүн бус амтан ирчгэд байгааг ойлгосон санг саял сэхээ авч буугаан өмнөн авав. Ийм ногоонуудтэй чинь юу байдаг хэрэгвэ? Ирвэс шилүүс ирлээ гэж юу? Тэгвэл яагаад хоёр хөл төрийн алхдаг вүлээ? Нөгөө хөлийн чимээ үүдний хэсгийн дагтарчсан цас мөсөн дээр игцлэн байгаа нь бүдэг бадаг сонсогдсон орл. Хар хүнийхээ байдлаас хэрэг биштэснийг ойлгосон гэргийнч босч хатавчанд хэвтэг хангинуур сүхэн аваад хомроор зулах хүүхдүүдийг халахлан зогслоо. Салхины хүүглэгтэй зэрэгцэн гарах өнөө хөлийн чимээ
Хоромхон зуур тасалдснаа гэрийн өмнөд хэсгээр хүн шажигнан ямар нэгэн амтан тоонуудад мөлхөж эхлэв. Хэзээ мэдгүй гэрт орж ирэхээр шийджээ. Айж салгалсан ч эхнэр нөхөр хоёр бэр болоод ач нараа түүвэхээс төр түтгэлцэн дөтлөн ирэх аюулыг угтаж чадах ятгаараа ам сүрэн үзэлцгээр зэгцгээв. Шир ширхийн айдуугаар мөлхөх амтан тоонны цамхагт тулаад хэсэг зуур чимээ алдарлаа. Мөч өнгөрөх тусам уучран олгоо болон мэгдэг санг зүхээ хоёр гартаан барьсаар дагжин зогсоо эхнэр рүүгэн харснаа тоон өдөөгөө нүдэн гүйлгвэл өрхний оосор хүчтэй угзралтанд пэдхийн тасарч шуурганд хойшоо хүчтэй савагдав. Тоонон дээр гэрэлтсэн цэл ногоонуудтай дайхирч хэрэлдсэн сэсгэр үстэй ухаад шулчихсан юм шиг хоёр гацар нь хонхойж гавлын ясан тодорсон сэтэрч сармисэн хамрынх нь онгорхой нүх нь эв хавгийнхэн сармайсан аимшигт нүр урд дохихгор хүзүүгээрэн номрон тонгоож байхан дээр санг түргэн зуур буугаан чиглүүлсэн боловч муурын шиг босоо хүүхэн хараатай ногоонүүдэнд ховстуулуу гэлтэй гохоон дарч чадсангүй. Нөгөө зөвүүн амтан биеийнхэн салбарсан арьс мах тэр чигээрэн салхинд дэрвэн хийсэг шиг үзэгдэх нөмөргөө навсгануулсаар толгоогоо хоёр тишээгийн ээлжлэн гилжилгэх нь та нар яавал гиждэн химэн басамжлах шиг. Саяхан зориг төгөлдөр байсан бүсгүй ийм амшигтай тулгармагцсан дуу тавиад хангинүр сүхэн алдчихав. Түүний гараас мултарсан сүх зэс домбон дээр чимээ ихтэйхэн ойчход цочсон санг гохон атгачихлаа. Буундуу гэрийг овгос хилгэн нүргэлж дарь хүүхрийн гашуун утаа хоолойдон торон аргуулав. Мансхийг галтаа зэрэгцэн дотор хөшгөлсөн цэнхэр утаанд юуж харагдахаан болоход ямар нэгэн амтны ам тавьж буй мэт аимшигтай чарлан ертөнцийн бүх авийг даран янгинлаа. Эмэгчин цөөвөр гаслан үлгэлугаа тэр хахир дунд шуурга хүртэл хэдэн хором зай тавьж өгөх лугаа. Буундуу болон ёрын хашгираанаар сэрсэн хүүхдүүд айж уйлалдан хүүхнүүд уулгамчлан орилдоход сум алдчихсандаа мэгдсэн санг буугаан чулуудчихав. Тэрбэр үнэндээ хонь гаргахтаач гар зүүлддэг нэгэн юмсанчээ. Хажуу гэрээс хүн гарч педпатхийн гүүгт уулдаснаа сармай дээлэн нөмгөн нөмөрсөн гонгор өөхөөсөр орж ирлээ. Тулганд ноцох хөрзөнгийн бүдгэр улбар туянд эгмаггүй уйлалдах хүүхдүүдэн хаман тэрсэн хоёр бүсгүй хөлдөөн буугаан хайчгаад дан цамцтай ангаан зогсох санг энэ бүгдийг тойруулан хараад юу ч ойлгоогүй тэрээр дэмийл сангийн дэргэд харин хурж газар хөглөрөх нэхий дийлийг навч нөмрөглөө. Өрхөн хуурсан тооноор бутран бууха цас гал дээр шажигнан хайлна. Задаа герт жавар хурган жиндүүлэх тул гонгор өрхийг нь татахаар гарах гэснээр юунаас ч эмээсэн янзтай төр түтгэлзэв. Юу болоод өнгөрвөө? Яагаад буу сумандаа хөрчөв? Хэмээн болгоомжтой асуув. Санг дорон хөгшин тэмээ хэвтэг шиг яг хийтэл бохирн сууснаа. Нэг хачин амтан тоонон дээр гарч ирээд гэж тарцаж бөглөрсөн хоолоогоор ари ядан гүврэв. Гонгор гархаан бүрж хойш тавьж тийм баха намайг гэрээс гарч ирэхэд танаа урд руу ямар нэгэн навсгар юм гулгаж унаад энүүхэн ийшээ салхинд хийсэх шиг болсон. Би нойрмоглоод хий юм харж гэж бодсон чинь гүү эжилтэй. Юу гихч вэ? Гэд хэрэгт дурлсан айсан хоёрын алийг нь бүүмэд дорон займарлаа. Энэ үед гадаа хэн нэгэн ухаан алдаж байнуудаа гэмээр муухай хашгирав. Эхнэрийнхэн дууг таньсан гонгор юун түрүүний айдас байх вэ? Задарсан ингирээч хомжамжилгүй хаалга өдөө тэмүүллээ. Түүний араас яах гэж байгаагаа ч эс ухааран дэмэл сумгүй буугаан шүрсэн санг сандминд дагалдав. Саяны ам тэмцэн орилго дуутай зэрэгцэн дотор нь өнөөх зөвүүн ногоонууд сөмөлцөн тодрох шиг. Үгсэн малын арьс үстэй гулуузаар босгосон хашааны дэргэд гонгорын ихнэр ордуу тавина. Түүнийг эр нөхрийнхөө араас гартал хотны захад ямар нэгэн зүйл анхаарлыг нь татжээ. Тэгээд хэрэгт дурлан эрэхтэн цочмоор аимшигт зүйл өгдсөн янзтай. Нэрэж хунгар дээр тэргихийн тэмдэггүй хачин салбар зүйл навсан хэвтэн. Толгой нүцхэн нөмгөн дээлтэй харчууд юуны түрүүнд дагжин жичрэг бүсгүйг хоёр талаас нь суудан гэр рүү өргөх шахам оруулав. Ингээд бүрэн хувцаслаж шүн малан ирэхээр бэлтгэсэн бамбраан асаагаад эмэгтэйчүүдийн хоригдлохыг үл хайхран дахин гарцгааж нөгөөх рүү болгоомжтой дөхлөө. Санг бууныхан гол төмрөөс атхан эз таарвал бөксөөр нь буулгахад бэлтгэжээ. Харин гонгор нөгөө хангинуур сүхийг бамбар бариагүй баруун гартан авчээ. Гэвч тэр хоёрт зэвсгийн хэрэг гарсангүй.
Цасан хунгар дээр хөглөрөх тэр итгээд амтан яахан аргагүй хүн дүрст байхан тэр. Ясаарс туранхай гадуураа ямар нэг жижиг амтны үс зүүж хийсэн налмайж навсайсан нүмерэг идэрсэн нь биеэсээ махан шулбран салаад чирэгдэж явах шиг. Түүний эн тэндэн шүрэгнүүлэн зүүсэн лугаа үрчлээд хөхнүр чирэлдсэн сэгсгэр буурал үснээс нь харахад яахан аргагүй эмэгчин юм санж. Хацран шуугдсаар хоорондоо наалдах шахсан нүднийх нь ухархай хонхон таталцсан атлан алим нь урагшаа түрж бүлтэрсэн чихэн сарсан багвахын далавч шиг сарслан омгорон ардаа наалдсан тэр хүн дүрст цээжрэн шархаван ам тавьжээ. Хэрвцээ цас шамралан шуураагүй бол сангийн гэрээс энэ хүртэл тусалсан цус тотхон үзэгдэх байж. Урдаа 2-3хан дорсгой шар шүттэй амаан ялэмгүй ангааж шилэн мэт бүлтгэр нүдэн хараагаран өнгөрсөн түүний нүрний өрчлөөт ирмэг бүрийг имжсэн совдон шигтгэе шиг бурцгар уур бол үхээд хатсан зурмны бүрэг хувалз байхаач. Энэ бүгдийг хараад сэжиглэж айсандаа өөрийн ирэхгүй агзар татсан ирчүүд яах учраан ололгүй хэсэг зур алмаар. Гэвч энэ зогсох цаг хугацаа хаа байх вүлээ. Юу хийчихснээ ойлгож зөвхөн сандрах сангиас төрүүлж ухаан нь гүйсэн гонгор үгсэн малын овоолго дээр хамхам чулуутсан хуучин муу азсхыг авч хөсөрт хэвтээ үзэрийн шарил дээр нөмрөн шидэв. Тэр хоёр өнөөмөө зурмаа эмэгний хөнөөчгснэн бүр түрхэн ухаарч байлаа. Үзэжгүй муухай төрхтэй эмэгнийг санги гонгор хоёр чадах ятгаараа холдуулан хөдөөлүүлж ирэв. Үйлд зурмаа чавганцсан шороо энд пур хийх юм гэж хэн санах. Хөр цасан дундуур байдгаараа зүтгэлэн төрийн ханцуугаараа дүүрэн цас хутгасан хоёрыг ирэхэд ард үлдгэсэд нь май тавьж гэрэндэн цагаалга бэлтгэсэн байлаа. Ёстыг гүйцээгээд өөхөн тосон зуланд гал хүргэсэн санг уртаар санаа алдаж хүний аим хөнөөчгдөг ялц юм нь яаж таардаг бол гэд тайлгаруулах нааштай хариу дуулах гэсэн шиг борцой хойчлон суух гонгор тишээ хандав. Гонгор их л нухацтай царайлан цайгаан сүрсар хийтэл сорон ууж байснаа. За яавал гэж. Угаасаа хэцүүд ч гэсэн амтныг харин ч зовлонгоос нь салгалаа байна. Ямар санаатай алчихсан биш. Үсрээд хэд банздуулж ганц нэг богоор л торгуулад өнгөрөх биз. Гэхдээ чамайг цаатахыг чинь далд хийчихсэн гэж яаж мэдэх хэрэгвэ? Чи хэлэх үү, би хэлэх үү? Энэ хормойдон бүдчихсэн ихнэрүүд хошуу тамганд очиж заалтах уу? Гэмээгээд тунч мэрэгэн санаа гаргачихлаа гэсэн шиг нүдэн онейлгов. Санг нэрэ тиймдэ гэж бодсон ч гол дээр нь гороох буунхар зүйл нь арилсангүй. Дэмил хананд өнөөхөр өлгөөтэй бууруугаан харж энэ гайгаас л ганц боллоо гэж амандан гүвэрдлээ. Гэвч тэр өрөө эмэгний үхтэлтэйг нь тарахтан шийдсэн шиг нь таягдж хаях тухай бодсонгүй. Өвлийн богино өдрийн нар хүй хай гэхийн завдалгүй талын ингээр шургаж хэсэг зур завсралсан шуурах тэгжиж амраахгүй шүү гэсэн шиг хүүхдэл ирчиж эхэллээ. Хороог нь дарчих дөхөх цасыг модон хүрзээр зайлуулж хэрэндэн бяраг үдсээр хөлөрч сандсан санги гонгор хоёр говьлсаар арай хийж гэрийн босго давв. Ингээд муухан сүмэлцэж утаамай тавих хөрзөнгийн галдан гараа дүрчих шахан ээж суутал гадаа зууданд зоолсон нохт нь хөнгөнтөл хуцаж байснаа ямар нэгэн амтантай уралцсан хар хур хийлээ. Тэгснэн удалгүй ойртуу 50 гасалсаар эсгийн үдний булангаар цас манарган сүрхийтэл шурган орж ирмэгцэн хоёулаан зүүн талын орон доогуур зүтгэлв. Нохтын энэ хачин авираас гэрт байгсад бүгд цочиж сангийн ихнэр уулгалан гартан барьж байсан галын хайчаан нүүлгэж орхихон тэрэ. Хайч тулганы хэрэг хошуу мөргөн чимээтэйгэн газардах мөчөд гадаа зэвүүнээр хэн нэгний тачхинтал хөхрөх дуун сонсогдож хэмээн хахирган зэвүүнээр ойрлох нь эсгэрэг салхины чимээг дарж андуурхын аргагүй тодоос тод дуулдлаа. Хөл дээрэн явган сууж байсан санг бөксөрөн лаг хийтэл хойш унахад гонгор могоо татхуулсан юм шиг огол үсрэн босов. Гэж хачин хүйтнэр янгнуулан хашгирах тун нэг холдож нэг ойртон. Завсар хооронд нь шуурганы эсгэрээгээр хөг нэмэн төмөр харшиглууга зэвүүнээр тачхинтол инээн.
Дээшээ харж ойжсон бүдүүн цохойтой тэрүүхэн тэндэн бойтог гэгчин эргэлцээр арай ядан өндийсэн санг нулимс хурсан нүдэрэн гонгорлуу харахад цаадах нь гайхаж айсан янзтай хаалга руу хандав. Гэтэл хүнд ширмэл эсхийн үүдийг нь хэн нэгэн цаанаас нь пид хийтгэл хүчтэй зогсноо. Гэж хэнгэрэг хагалам чангаар бархирлаа. Гэрт байсан хоёр балчир саял уучрыг ухан байдгаараа уйлалтахад сангийн гэргийн угс хийж чичирсэн гараараа хумин тэвэрлээ. Ноход гасалж хүүхэд орилдон гэрээр нэг тэргихийн тэмдэггүй шууган дэгтгэд хоёроор улам бүр мэгдэв. Санги буурууга нэг уйлалтан зуралдах ачнар ихнэр лүүгэн давдуу хийх зур хажуу гертэн санаа зовсон гонгор тэсгэл алдсан янзтай хутгаан суглан зэхэд гарахаар завдлаа. Гэтэл өнөөх гайхал үүдийг нь дахин ноос аваадах луга ойж буутал цохлон тачгантал инээснэн тоон өдөө авирч эхлэв. Гэрт байгсад бүгдээр салгалтлаан чичрэн битүүлсэн өрх рүүгэн харж ядан байх зур өрхний оосор салхинд харвах айтай пидхийн тасарлаа. Тэр даруй тооны цамхгаар цэл ногоонууд мэлийн үзэгдэх нь цус зарцсан. Огт үл цавчрах шилэн бөмбөлөг мэт тэр тод ногоонууд гэр доторхыг эргэлдүүлэн харж ховсдох шиг. Удалгүй тачгантал инээх дун гэрт жавартай хамт задгай садран асгарчаа. Эмэн чихний хэнгэрэг хагалам чарлахад хүүхэд нохтын дуун хоолой хөвчөн татуулсан мэт намгүн болов. Дооноор утаа хөлгөлөн хөврөлцөөр ямар нэгэн зүйл унжралдан буухыг харвас яахын аргагүй өдөр хөр цасан дээр аваачаад оргисон зурмаа чавганц дүрээрэн байх нь тэрэ.